Сайн байна уу та бүхэндээ одоо энэ өдрийн мэндийг хүргэе. За дэлхийн шилдэг маркетинг гэсэн цуврал дугаар бэлтгэж хүрэхээр шийдсэн байгаа. За үүнийхэн ээлжид нэгэн дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. За та бүхэн дугаараа эхлүүлэхээс өмнө нэг зүйлийг асууя л та тий. Хэрвээ сүйд бүсгүүдээ гэрэл санал тавих гэж байгаа залуу үеэр юу бэлтгэх вэ? За мэдээч хэрэг бүгж, сүүн бүгжээ бэлтэн тий. Тэгэхээр ямар бүгж байх вэ? Тэгвэл тэр бүгж нь алмазын шигтгэдэг бүгж байна тийм үү. Тэгэхээр бидний тархинд бол хайр бол алмаз байх хэвээр үгүй бол тэр жинхэнэ биш гэсэн ягаад ч юм тийм бичигдээгүй мессеж код бол суучсан байдаг. Энэ нь бол дэлхийд даяарх одоо бичигдээгүй хууль болж үлдсэн байдаг. Гэхдээ чамд нэг нууцыг задлаа. Үнэн дээр бол энэ эртний уламжлал бол огтхонч биш. 100 жилийн өмнө хинч сүүн бүгжинд алмаз хийдэггүй байсан. Энэ бол ердөө нэг компани оффистаа сууж агаад хитгэн хүний зохиочсон түүх соёл гэсэн үг. Тэд нар яаж 3 үг ашиглаад дэлхийн 7 тэрбум хүний хайр дурлалын хэмжүүрийг өөрчилж чадав. За яг л энэ зүйлийг маркетингийн шилдэг түүх болгож өнөөдөр бид дугаартаа онцолж ярих гэдэг юм аа. За бид нар цаг хугацаагаар 1930-ад онд юу болж ирснийг харъя. Тэгэхээр Америк болон Европт бол тэр чигтээ эдийн засгийн хямралд орчихсон, хүмүүс одоо талхны мөнгөгүй шахан байсан үе л дээ. Тэгэхээр яг энэ үед бол De Beers гэдэг компанид бол нэг асуудал тулгарсан байдаг. Энэ бол алмазны бизнес эрхэлдэг компани. Тэгэхээр өмнөд Африкт асар том алмазны ордууд нээжсэн, алмаз нь хэтэрхий ирэх байсан учраас бол түүнийг дагаад үнэн бууж унж эхэлсэн байдаг. Ягаад гэвэл энэ 30-ад оны энэ хямралтай эдийн засгийн хямралтай энэ цаг үед бол хүмүүс алмазыг бол үнцэнтэй зүйл гэж хэрэгцээндээ авахгүй шүү дээ тий. Залууч ч алмаз авах мөнгө ер нь бол байгаагүй. Тэгвэл алмаз нь хизээ нэгэн цагт мөнгө хэрэг болсон үед эргэж зарж болдог байсан учраас хэрвээ алмаз худалдаж авсан бол түүнийг мөнгө хэрэг болсон үед эргэж зарчдаг байсан тэр цаг үе байсан байх нэ. Нэгсэндээ De Beers шам бол үнэт чулуу болох алмазандаа бол живжсэн тэр нь хинт ч хэрэггүй юм шиг санагдаж байсан их хэмжээгээр борлуулалтанд яаж борлуулахаа мэдэхгүй тэрл цаг үе байсан гэсэн үг. За тэгэхээр яг энэ үед л De Beers-ийн удирдлагууд ширээгээ тойр сууж байгаад нэг гайхалтай санааг олж зөв шийдвэр гаргасан байдیں۔ Тэр нь юу вэ гэхээр бид үнэт чулуу зархаа болио, бид утга учир заръя гэж шийдчихсэн гэсэн үг. Тэд Нью-Йоркийн NWR гэдэг зар сурталчилгааны агентлагт гар барьж энэ маркетингийн ажлаа эхлүүлсэн. За эндээс л жинхэнэ маркетингийн шилдэг маркетингийн чийдэнд эхэлсэн гэсэн үг. 1947 онд бол агентлагийнх нь нэг ажилтан бүсгийн Mary Frances бол нэг үгийг олж хэлсэн. Тэр нь юу гэхээр Diamond is forever буюу алмаз бол үрд мөнх гэдэг үг байсан. Тэгэхээр энэ санаа бол ягаад суут санаа вэ гэхээр та нар бодоод үзэлтэй алмаз чи өөрөө байгаль дээр хамгийн хатуу зүйл шүү дээ тий. Хизээж илэгдэхгүй, хизээж өөрчлөгдөхгүй. Харин хүмүүсийн хайр дурлал ямар байгаасаа гэж хүмүүс хүсдэг вэ? Мэдээж хэрэг бат бөх үрд мөнгө хувиршгүй байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр хүний тархинд бол алмаз хувиршгүй, илэгдэшгүй, хайр бол мөнхийн үрд мөнгө хувиршгүй. Тэгэхээр энэ хоёр бол яг энэ тэнцүү мэт гагнагдчихсан юм шиг мессежийг илгээж байгаа үстэй тий. Тэгэхээр чиний хайрд өөр мөнгө юм бол түүний бэлэг тэмдэг болсон зүйл яагаад илэгддэг зүйл байна гэж тэр бол зөвхөн алмаз л байх ёстой. За ийм мессежийг бол тэд нар түгээж хэлсэн байдаг. За хоёр дахь том стратеги нь бол эдний компани нь ямар мессеж түгээж чадсан бэ гэхээр бол энэ нь одоо их сонирхолтой хэсэг. Залуусаа та нар сүүн бүгжээ авахдаа 2-3 сарын цалингаа цуглуулах ёстой шүү гэсэн мессежийг бол илгээсэн гэсэн үг. Тэгэхээр ийм дүрэн бол хаанч байгаагүй. Гэхдээ энэ мессежийг бол De Beers компани маркетер зүгээр оффистай кофе сууж байгаа л зохиож чадсан байх нь шүү дээ тий. За яг кофегоо ууж суужсэн хэсгийг нь бол мэдэхгүй. Юутай ч бол тэд энийг үүнийг хийж чадсан. За хэрвээ чи хайртай юм бол 2 сарын цалинг зарцуулах ёстой шүү дээ. Хямдхан бүгж авах юм бол чиний хайр хямдхан гэсэн үг шүү дээ гэсэн мессеж бол нийгэмд тарж эхэлсэн байна. Тэгэхээр энэ одоо ямар ухаалаг маркетинг байсан гэдэг нь хэмжээнээс харагдаж байгаа. Нэгсэндээ тэд өөрсдөө үнэн цэнийг тогтоогоогүй харин хэрэглэгчийн нэр төрөөр дамжуулж үнийг өсгсөн гэсэн үг. 3 дахь нэг маркетинг нь юунд гол маркетинг нь юунд байсан бэ гэхээр тэдний одоо бас нэг айдас нь бол хүмүүс бүгжээ буцаага зарчихыг гээд айж байсан. Хэрвээ зах зээл дээр хуучин бүгж ихсэх юм бол шинэ алмаз мэдээж зарагдахгүй шүү дээ тий.
Тиймээс одоо тэд алмаз бол үрд мөнх гэдгээ дахин ашигласан гэсэн үг. Энэ бол чиний гэр бүлийн өв, үүнийг зарж болохгүй, харин хүүхдүүдтэй өвлүүл. Ингээд л болоо. Мэдээч хүн хайраа зардаггүй үсттэй те өөрийнхөө хайр сэтгэлийг тэгвэл алмазыг ч гэсэн зарж болохгүй гэсэн мессеж. Ингээд зах зээл дээр бүх алмазыг бол түгжиж чадсан мэдээч хэрэг ингэж шинэ алмазан бүгж худалдаанд илүү эрэлттэй хүмүүс хайрын бэлэг тэмдэг сүүн бүгжээ болгож худалдаа авах боломжтой болсон гэсэн үг. Тэгэхдээ Дипперсийнхэн бол хизээч одоо телевизээр манай алмазыг аваарай хямдралаа шүү гэж зар сурталчилгаа бол явуулдаггүй байсан. Тэд илүү нарийн тоглолт ашигласан гэсэн үг. Тэд нар яасан бэ гэхээр энд нэг нууц байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэд Холливуд руу орсон. Киноны одоо хамгийн романтик хэсэг дээр хамгийн царайлаг залуу, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүүд гэрэл саналаа тавихдаа юу гаргаж ирэх вэ? Алмазан бүгж. Сонин сэтгүүл дээр баян алдартай хүмүүсийн зургийг харахад юу гэлэлдэж байх вэ? Алмаз. Тэгэхээр тэд хүмүүст бараа биш мөрөөдөл зарсан гэсэн үг. Эмэгтэйчүүд ийм бүгжтэй бол чи хатан хаан шиг үнцэнтэй мессеж ч юм уу те. Эрэгтэйчүүдэд болохоор ийм бүгж өгчөөжл чи жинхэнэ амжилттай ирэх хүн боломж гэх юм уу те. Тэгэхээр энэ сар сурталчилгаа гэхээс илүү тийм соёлын тогтолгоо маягийн зүйл болсон гэсэн үг байна шүү дээ те. Тэгээд энэжнээс ямар үр дүн гарсан бэ гэхээр мэдээч хэрэг тэд яалсан. Бүр дэндүү төгс гэмээр яасан. Жишээ нь 1930-аад оны үед бол Америкт сүм бүгжин дөнгөж 10% нь бол алмазын шигтгэе байсан байх нь шүү дээ. Харин 90-ад он гэхэд бол сүм бүгжний 80% нь бол алмазтай болсон. За Япон улсад бол бүрч гайхалтай алмазын соёл огт байгаагүй энэ улсад бол ердөө хэдхэн жилийн дотор алмазыг одоо хурмын салшгүй хэсэг болгож чадсан байдаг. За өнөөдөр бид бол алмаз үрд мөнх гэдэг урыг хардггүй ч гэсэн энийг юу гэж хардаг вэ? Бараг үнэн гэж хардаг. Тэгэхээр тэд зүгээр нэг чулуу зараагүй бидний сэтгэл хөдлөл, бидний хайраа илэрхийлэх хилэмжийг одоо өөрсдийн бүтээгдэхүүн болгож хувиргасан хэрэг гэсэн үг. Тэгэхээр Дипперс бидэнд нэг зүйлийг баталж харуулж чадсан нь юу вэ гэхээр хэрвээ чи хүний сэтгэл хөдлөл уламжлалыг удирдах чадах юм бол үн цэнийг бол хязгааргүй болгож чадна гэдгээ бол харуулж чадсан байдаг. Тэгэхээр энэ түүхээс бид нар юуг ойлгож авах вэ? Чи магадгүй алмаз зардаггүй байж болно те. Өөр бараа бүтээгдэхүүн зардаг байж болно. Гэхдээ ямар ч бизнес хийдэг бэ эндээс суралцах зүйл бол байгаа. Хүмүүс бараа худалдаж авдаг юм байна. Тэд мэдрэмж худалдаж авдаг юм байна. Тэг түүх худалдаж авдаг юм байна. Тэд өөрийнхөө үн цэнийг худалдаж авдаг юм байна гэдгийг бол олж харсан баг. Тэгэхээр хэрвээ чи бизнес эрхлэх ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зардаг байлаа гэж бодоход чиний бүтээгдэхүүн хүнд яг ямар мэдрэмж өгөх вэ? Тэрийг л олчих хэрэгтэй байх юм байна. Тэгвэл яах нь үнийн энэ өрсөлдөөн хийх шаардлагагүй болох нь шүү дээ тий. За өнөөдөр ингээд дуусгая. Та энэ түүхийг мэдээд алмаз авах бодлоо өөрчлөх үү? Комент хэсэгт үлдээгээрэй. За тэгэхээр энэ видео таалагдсан бол лайк дарж комент үлдээгээрэй. Мөн дараагийн шилдэг маркетингийн түүхийг сонсохыг хүсвэл бидний сувагтай хамт байж subscribe дараарай. За мөн манай сургалтанд суухаар хүсч байвал бидний энэ дээр дэлгэцэнд гарч байгаа линкээр холбогдож манай сургалтанд сууаарай. Маркетингийн систем, борлуулалтын систем, мөн борлуулалтын яриа, мөн анхаарал татах хүүх гэсэн сургалтууд байгаа. За та бүхэнд амжилт хүсье.